татж үрийн гээг тооноор чимэн тосон заллаа. Тооны хадганд тортог амсуулж галын бурхнаа тулгамда тахилаа. Хоног хоногийн хорвоодоо хэрэгээр иржээ дунгаамаа. Хотлын баярт миний амраа дуулж явна дунгаамаа. Намиран насгах гол шиг хатчээ үрийн тэргэлгээ байна. Анчид мартаа хонгор чимийн миний гэрийн сүлдэн байна. Хоног хоногийн хорвоодоо хэрэгээр иржээ дунгаамаа. Хүний зовлонд миний дамраа үлж явна дунгаамаа. Эрхэм үзэгчдээ Монголын үндэсний малчин телевизийн заа нэвтрүүлгийн маань энэ удаагийн зочноор Монгол улсын гавьяач жүжигчин Долмын Баасанжи бах маань оролцож байна. Сайхан тусч байна уу? Сайхан сайхан тусцгааж байна уу? Сайхан тусч байна. Өнөөдөр цоны ихэнх сарын шинийн 2-ны. Шинийн 2-ны хэвээр. Тэгэхээр манай нэвтрүүлгийн маань нэр бол одоо заа. Тэгэхээр одоо монголчууд чинь нэг ам аглаа. За тэгэхээр гээл нэг ам аглах заа гэж нэг байна. За нөгөөх нь болонгот жинхэнэ одоо заав гэвэл яваагүй хэлсэндээ байх гэдэг утган дээр бол одоо манай нэвтрүүлгийн гол амин сүс ирж байгаа юм л да. Хүн байх, хүн чанартай байх, найз нөхдийнхөө нөхрөлд үнэнч байх. Одоо бас нэг орчин үед нэг жоохон хурдаад байгаа юм уу те? Яг бас манай нэвтрүүлгийг үзэж байгаа залуучууд бас энэ нэвтрүүлгийн маань одоо үзээд бол те нэрээ нэг би нэг ингэж явах хэрэгтэй юм байна шүү гэж одоо бодох. Ийм л одоо үүднээс би төхөн сайхан яриагаа эхлэе. Тэгэхээр амьдрал дээр олон Баасанжи байгаа. Монгол улсын гавьяач жүжигчин Баасанжи, аав Баасанжи, хань ижил Баасанжи, өвөө Баасанжи, найз Баасанжи гэдэг. Тэгэхээр энэ олон Баасанжи дотор одоо яг ер нь хүн өөртөө ихтгэлтэй үедээ ер нь заа гэж хэлдэг шүү дээ. Зөвшөөрч юм бол одоо би заал байх хэрэгтэй. Тэгэхээр аль Баасанжи нь ер нь заа гэж хэлэхэд их амархан бол аль Баасанжи нь заа гэж хэлэхэд ер нь хэцүү бол. За одоо энийг ч одоо нэг олон ялгаж байгааг юм. Ерөнхийдөө нэг Баасанжи байгаа шүү дээ. Нэг гол Баасанжи тий. Гол Баасанжи бол ер нь заа гэх дуртай. Тэгээд хүний одоо найз нөхдийн ч байна, аливаа юм нэг сэтгэлдээсээ байлгах гэсэн, сэтгэлдээсээ хийж гисэн хүнд заа гэд хэлчихвэл одоо нэг заавал одоо тэрийг нэг бүтээгээд өгдөг байгаасаа гэж ер нь миний шугам тиймэрхүү. Тий. Тэгээд ерөнхийдөө бол хүнд одоо хотлоо хэлэх шиг онцгой байхгүй шүү дээ. Тэгээд дээр нь одоо нэг хотлоо хэлчихэд хүний ажил алаад байна гэдэг бол ерөөсөө маш их тийм хүний бас нэг онцгой зан юм байна. Тэгээ хүн маш их тэр хүний хооронд чинь хүн их гомддог шүү дээ. Тийм ээ. Гэхдээ одоо үгүйгээд хэлчихгүй дээ. Чадахгүйгээд хэлсэн бол болох байсан байхгүй. Гэдэг шүү дээ. Хүн ер нь тэгж ярьж байдаг үү. Тэгэхээр чинь юу одоо тэр тусмаа одоо монгол хүн тэр тусмаа маний насны ч байдаг юм уу? Ер нь сайхан эр болсон шүү дээ. Хүнд заа гэж хэлсэн бол тэрийгэ бүтээдэг байх хэрэгтэй. Дээр нь бас хүнийг ялгуурлдаггүй байх хэрэгтэй. За хоёлаа тэдэн цагт уулзъя. Ядахтаа нь уулзалт байл л да. За тэдэн цагт яг уулзсан шүү. За нөгөөх нь юу ч хийх нөгөөх нь оюутан байж болно. Дарга байж болно. Тийм үү? Нэг хүүхэд байж болно шүү дээ. За хоёлаа тэдэн цагт уулзъя. Тэгчээд нөгөөтгөө юугаад байдаг. Нөгөөтг нь тэнтэй хүлээгээл 2-3 цаг хүлээдэг. Яаж мэдгэдэ хэдэн дөөр гойх ч байсан юм уу? Эсвэл тэндээс дэмжлэг авах гэж ер нь голцоод тийм л байдаг үстэй. Тэгэхээр тэр хүүхэд яг үйл ижлэг. Тэгээ үйл ижлэг. Тэгэхээр цаад хүний ажил аягүй тийм болохоо болж байгаа үстэй. Тэгэхээр хүнд ер нь нэг заа гэж хэлцсэн бол тэрийг гүйцээждэг байх хэрэгтэй гэж бодож явдаг. Тэгэхээр хоёулаа ингэж яриагаас хүн чанарын яриагаар өргөжлүүлээ. Одоо ч хүмүүс яриад байна шүү дээ нэг юм хүн чанар жоохон гээгдээд байна тийм ээ. Үнэн ч зан хурдаад байна гэдэг. Тэгээд тэр нь
үнэнч байхгүй хүн чанаргүй байна гэдэг чинь хүн чадахгүй болоод тэгээд энэ хүн чанартай байх тийм хэцүү юм уу? Хүн чанарын тал дээр хэлээ хэлцээ. Тийм хүн чанар гэдэг одоо юу юм шүү дээ. Өөр өөртөө хариуцлага хүлээгээд байгаа шүү дээ. Тийм тэрнээс ч одоо ингээд чиний өмнө би нэг хариуцлага хүлээсэн бол тэрийг л тэр нь ч одоо нэг актер юм ороод байх юм байхгүй шүү дээ. Одоо заа гэдэг хэлсэн бол хийлээ. Нэг туслая гэсэн бол тусал. Тийм үстэй. Тэрнээс ч одоо нэг би хүн чанартай байна гэх нэг том юм бодоод байх юм байхгүй. Чиний ухамсараараа өөрийгөө хариуц юуасан чиний хүний өмнө хариуцсан хариуцлага тэр хариуцлагыг хүлээсэл бол тэрийг биелүүлдэг л байна гэж л ойлгож явдаг шин. Тэгэхээр одоо энэ хүн маань өөрөө ингээд цаанаасаа нэг байгалийн нэг өгөгдөл байна шүү дээ. Сайн хүн муу хүн гэж нэг хүмүүс яриад байдаг шүү дээ. Тэгэхээр тэр хүн өссөн орчим одоо нийгэм юмнаас шалтгаалаад нэг тийм одоо хүн чанаргүйч гэдэг юм үнэнч биш болчдөг юм болов. Нэг л угаасаа л нэг юм удам дамжсан цуснд нэг юм төрчдөг юм болов. Одоо нэг хүмүүс хэлдэг шүү дээ тэр бүр нэг ёстой нэг заяг хүн чанаргүй нөхөр шүү. Дандаа л ингэж явах юм гэх нэг хүмүүс ярьж идэг шүү дээ. Тэр юу нь яг хаанаас аягчдаг гэдэг юм болов. Энэ бас олон шалтгаан тавхаа. За мэдээж өссөн орчин орхол байна. Тийм үү. За тэгээд энэ өссөн орчин гэж байна. Одоо энэ нийгэм бас өөр болж байна. Тийм ээ. Хүн чинь халтрахтай хамархан шүү дээ. Жижиг юмнаас болоод халтарчдаг. Тэгэл цаашаа тэрийг одоо давтаад байх юм бол цаашаа болмол тэгээд ерөөсөө хувийн хичээх үзэл тийм ээ. Биел болж ивэл болно гэсэн нэг юм үзэл гараад ирнэ. Тэгээд зарим бас одоо юу гэдгийг бурханлаг талаас ч гэдэг юм юу байх юм бол бас сүнстэй холбоотой гэж болох юм. Тийм ээ. Хүмүүс эрг төрдөг гэдэг байгаа гэдэг тийм. Эрг төрөхлөөр нэг тавар шин сүнс дахиад ороод ирэхийг одоо юм байггүй тийм ээ. Тийм. Тэгэхээр бас нэг тиймэрхүү юм бас тайлбарлаж болдог гэж ойлгоод байгаа. Нөгөө хүн яаж болохгүй нэг тийм юм гаргачаад байдаг юм уу? Одоо нэг олон жишээлбэл олон хүүхдтэй айл байдаг шүү дээ. Тэгээ нэг тавараас л бүр яаж болохгүй таваар шин тэр бас зовоосон эцгээ зовоосон хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр чин тэр ямар хэний бурхамгчийн сүнсийг ч юм уу эсвэл хямгын сүнсийг би тээ гэж болохгүй шүү дээ. Чи мэдээж яриг тийм шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө сүнс гэдэг юм чин одоо байгаа гэдэг ба шүү дээ. Далайлан уртэр сүнс гэж байхгүй шинжлэх ухаан нотлох юм бол би шашны хаяхад бэлэн байна гэж. Тэгэхээр байгаа юм шиг байна тийм үү? Иргэд төрдгийн шиг байна. Тэгэхээр тэр сүнс гэдэг юм чинь юу нэвтэлж яддаг юм гэхээр эхийн савыг нэвтэлж яддаг юм лээ. Тэрнээс ингээд явж идэг юм байна. Хаа ч хамаагүй. Одоо энэ дотор ч гэсэн явж идэг юм байна. Тэгэхээр тэр нэг одоо учирлан таарад орсон бол бас нэг тийм байж болох юм гэж. Бас нэг тэгж ойлгож болох юм гэж дотроо бас бодож яддаг байхгүй. Бас яаж болох вэ? Сонин улс байдаг шүү дээ. Зарим улс чинь ингээд уулзахад юу яадаг шүү дээ нэг дахиж уулзсан санагдал тийм ээ нэг сайхан ингээд сэтгэл онгоогоод тэгээ нэг тэр хүнтэй уулзаад салаад явхлаар нэг инээмээр оргиод нэг гоё болоод очдөг. Зарим хүнтэй чинь бас энэ дээр бушуухан салах юмсан гэмээр ахиж олон уулзмааргүй тийм хүмүүс бас байна. Тэр энергиэсээ болж байна. Тэр нэг цаад юунаасаа болдгоо тэрийг бол одоо маний тайлбарлаж мэдэхгүй тийм. Тэгэхээр одоо нөгөө ямар нэг нэвтрүүлэг хийхээр чинь нэг юм зоригтой байдаг шүү дээ. Залуустай бас нэг юм үлдээч хийсэн бас нэг ухаар олчих юмсан гэдэг. Одоо энэ хүн чанар юм үнэнч байх юм багасаад байгаа нийгэмтэйг холбоотой байна уу гэж заримдаа боддог. Одоо өмнө нь бид нар социалист нийгэмд л одоо ингээд төрж өссөн хүмүүс. Тэгэхээр тэр үед бол одооны энэ одоо арчилсан хүнлэг гэдэг байгаа энэ нийгмийг бол одоо хүний эрхийг хорьсон нэг нам дарангуйсан ч гэдэг юм нэг юм жоохон хориотой байж л тэгсэн мөртлөө тэр нийгэмд хүмүүс их зөв явж гэж дотор яваад. Тийм тэр чинь нэг нийгэм шиг юу хамтын юутай байсан хөдөлмөртэй. Тэгэхээр чинь тэр чинь одоо бие биендээ тослаад явдаг гэж. Одоо ч нь болохоор хамгийн гол мөнгөн дээр яваад байна. Тэгэхээр энэ нийгэм одоо энэ нийгэм чинь зөв гэдэг шүү. Тэгэхээр зөв нийгэмд хүмүүс буруу яваад байгаа. Зөв нийгэм гэж хэлсэн. Тэгэхээр ардчил бол тийм сонгодог юм биш. Гэхдээ бол одоо л байгаа дээр л одоо байгаад нь нараа дээр юм гэж хэлсэн. Тэгээс энийг сонгодог монгодог ч хэлдэг шүү. Яг манайд байдаг шиг энэ хүнлэг ардчилсан энэ юм байдаг бол бас чангал байна шүү. Тийм биш үү? Тэгээд харин хуучин бууны хугархаа гэдэг нэг хуучин зөв явж исэн юугээр л явж ийн гэж ойлгоод байгаа шүү. Тэрнээс ч яг энэ ардчил руу ингээд ийм ардчил өдр байдаг бол бас чангал. Хинтээ аймгийн өмнөдгөө сум гэдэг бол
бас л адартангаа битэн хүлгээ юм тийм ээ. Хүчтэй өвчүүд төрж байдаг урлагийн олон хүмүүс төрж гарлаа шүү дээ. Тэгэхээр та нэг бага насаа тэгээд аав ээж өссөн орчин одоо өнөөдөр Баасан Жив гэдэг хүнийг ингээд өдөө одоо байж болгоход бол мэдээж тэр нутаг бас эцэг өвгдийн сургаал бүх юм одоо бүгд нөлөөлсөн байгаа. Тэгэхээр та бас нэг бага насаа яриад нутаг усаа нэг сайхан яриач. Тэгээ миний одоо хуучнаар бол Хөвчийн Жанаманг Цагуу дарахын нутаг шүү дээ. За. Тэгээ хойшоо бол тэгээд Бохон Алдун гэдэг ч одоо манай нутагт байна. Тэгээд хойшоо хил одоо хилэлдэг, Оростой хилэлдэг. Асар өргөн уудам нутагтай. Тал хангай хээр бүгд л байна. Тэгээд миний нутаг бол тэр одоо юу яадаг шүү дээ. Хэнтийн хангай сайны өндөр сайхнаар тэгээд тэрийг ингээд их тийм нэг том уулан дээрээс ингээд нэг татдаг дунгаар ингээд говь мовын татаад яасан шиг ингэж бичсэн байдаг шүү дээ. Тэрний шиг миний төрсэн газрыг 3 зүртэй гэдэг. 3 зүртэй, баруун зүртэй, дунд зүртэй, одоо зүүн зүртэй миний төрсэн хангал, тэгээ зүүн зүртэй. Тэгээд ийм ингэсэн ийм уул байдаг байхгүй юу? Тэгээд тэний хангалын ам гэдэгт нь би төрсөн. Тэгээд бага насаа одоо яг л тэрл аманд. Би чинь одооны хүүхдүүд энэ төр үеэрүүд ичмээр хоо. Би тэр амнасаа гарлгүй 8 нас өрсөн. Тэр маань одоо урш нэг сайл бол нэг одоо сумын төв яг юун дээр аман дээр нүгэд ирсэн шүү дээ. Тэгээ сумын төв орж үзэг. Урд талд нэг 3 км-ийн хэрэг газар байдаг. Тэр харзаа ер нь цөөх орсон шүү дээ. Тэгээ баруун тийшээ давж үзэг, зүүн тийшээ давж үзэг яг тэр 8 нас өртөр байсан. Тэгээ сонир байгааз. Тэгээ би одоо за халтраад ярихад хажуудлаа сумыг үзэг. Зурагт гэж мэдэхгүй. Ариад гэрд байхгүй. Ороо 8:45-аас юу ордог шүү дээ. Үдшийн үлгэр гэрийнхээ гадаа сумын цагаан хоолоогоор үлгэр сонсчоод орж ирдэг юм. Тийм л хүүхдээлээ за сумын уран сайхан туул явна аймгийн төвөө үзээгүй зарим одоо багаа үзээгүй тийм л хүүхд эхэлж байлаа да. Тэгээд миний
өмнөдлөг сум тэр алдартантай байдаг бас нэг тийм нэг юу байдаг хоо өгдөл тэр чин дандаа одоо халахын их дуучид чин дандаа ихэнх нь өмнөдлөг байсан байдаг шүү. Лавны мэтгэр одоо их л усан гом гэдэг чинь одоо мундаг тэгээд одоо хурхын тэд нар чин дандаа энэ хойтлын баян зэрэг одоо брэвэн балдан брэвэн хийдэг гэж шүү дээ. Тэгээ хангал нуур гээд тэгээ хурхын одоо хөндийгээд баруун зүүн жаргал тэгээд тэрнгээр нотголж байсан улсууд байдгийн билээ. Тэгэхээр тэр нэг цаанаасаа нэг юм байдаг баг. Тэгээд одоо самын гомбгоо байна. За одоо сүүлд миний мэдэх одоо би жоохон байхад байсан тэр дамжин дэрж байгаа гэж алдарт дуучин байсан. За тэгээд ерөнхийдөө тэрнээс хойш одоо уртын дуучид маань жоохон тийм болоод одоо зохиолын дуучид зохиолын ч гэх юм одоо ер нь би тэр зохиолын мохилын гэх нэг одоо нэг ялгаад байна нийтийн дуучин, страдын дуучин одоо юу нэг орчин үеийн дуучин, тэгээ уртын дуучин, оперын дуучин тэргээд уг нь бол дуучин л дуучин. Монголоор дуулж ивэл тэр Монгол дуучин шүү дээ. Урлагийн хүн болох ер нь их усүр хаанаас тавьчих чи. Аав ээжийн талаас бас урлагийн удам байна. Багасаа ер нь би хоолоо гайвтай байсан шиг. Тэгээ нутгийн өгчүүдээр дуулна. Тэд нар маань дуу зааж өгнө. За тэгээд сургуульд ордог. Сургуулийн 1-р ангиас ахвал би харин 8 жил 8 төгсөн шүү дээ. 8 жил дууны аварга алдаагүй. Сургуулийн дууны аварга хийсэн. За тэгээ ерөнхийдөө дуу бол дуучин болно гэдэг хүм багш маань тэгж ойлгосон. Би ч өөрөө энэ дуучин болно гэж. Тэгээ 8 төгсөх чинь бас манийтэй нэг ганц нэг жишээ өгдөг ш нэг жоохон хичээл тааруу байсан гэд. Тэгээ ер нь илгээ тэр үе чинь нэг илгээл гэдэг нэг юм арч. За тэгээ ерөнхийдөө болохгүй бол илгээл тавд. За илгээл таваад би бол тодорхой аймгийн соёлын ордонд тэр Лүндгийн дашны гэж одоо миний багш. Би тэр хүн дээр очив манай нутгийн хүн. Урлагийн гаяц зүтгэлтэн мундаг хүн шүү дээ. Тэ одоо найрал дууны том мастер. Тэр хүн дээр очино гэсэн тийм ер нь тооцоотой. Тэгээ байж өдөр харин багш маань нэг гадаадын дэмэст юу болгоод. Тэгээ гадаадын дэмэст явсан. Ер нь тэгээд урлагийн хүн болох тэр багаас эхэлсэн. Уг нь бас кино жүжигчин болчмаа ихтэй юм их боддог байлаа. Ер нь дүр мөрд яагаад хувираад байж ин өөр хүмүүс тэгээд энэ мимик таарахгүй. Тэгээд ямар сандаа нэг юу байдаг ч таавныгаа би чинь Монгол царайтай биш юм байна. Одоо бол хамаагүй болсон шүү дээ. Ханга тоглож байгаа шүү. Канонын сэдв өөр болсон. Тэр үчин Монгол кино хийдэг байсан болохоор тэр юу дарахгүй. Тэгээд тэрийг ер нь хайсал да. Ягаад хайсан гэхээр цэрэгтэйс нэг зарлаагүй дэний оршил авсан юм аа. Зарлаагүй дэний оршил гэж кино манай халахад авсан. Тэгээд одоо цэргүүдийг шилж бас туслах дөрүүдэд авчихсан шүү дээ. Байлдаа кино гэж. Тэгсэн одоо энэ Балдэрдний сугар өгш. Яг хошооч авч ирсэн. Тэгэл хөгжмийн цэргүүдийг жагсаалаа. Би голдон зогсож байгаа. Тэгсэн чинь тэр голын казак уршаа алгад гэж байна. За. Ингээд харсан манай юм казак байх биш. Тэгээд ой дурака чамаа хийдэг юм гэхгүй юу. Тэгсэн би нөгөө тэрүүг хооронд нэг канонд шалгах гэж байгаа гэдгийг нэг юу байхгүй юу. Мартаад би казак биш тэр гэж томрохгүй нөгөө тэгсэн манай ангийн авчиг гэж тэр чинь хамаагүй шүү дээ. Гуйсан зэрэгтэй л ерөөсөө тэгсэн чинь оо гэсэн нэг тэнтэй хүнтэй нэг юм доогороо тэгээд болчих. Тэгээ манайхаас зэрэг аваагүй. Тэгсэн бол тэнд бас нэг байлдатай канонд нэг гэхдээ нэг зураг бий. Нэг цаашаа харц нэг шахахтай зураг бий. Би ондид яадаг. Ондид очиод одоо өнөө зарлаагүй дэний оршил гарна. Үзээрэй гээд. За тэгэл нөгөө охин тэргэл энэ төр байсан л да. Тэгээд тэр чинь нөгөө нэг шарахтай айгүй шуналтай шалах болж байна. Тэгээд нэмгэн гэж тгийдлээш нөгөө цөм аав шүү дээ. Тэгээд нэг шарахтай зэрэг хэрэгтэй байна. Битүү боолттой гэж. За. Тэгээд нүүд гарсан. Яагаад нэг канонд орох тэр юугээ тэргүй орд мос мартаад нэг няцаад шамуулаас няцаад тэгээд бооцсон чинь өгөн л аминда тэр ингээд яг л гол дүрийн хажууд байсан юм байгаа. Тэгсэн тэр цаана юм ингээ босдгоо юм гардыг. За энэ ахыхын тоглосон кино. Аав юм аа одоо би чинь ээжээсээ авцаа тэгээд аавынхаа аавтай манай аав чинь
нөгөө нэг шохон баа юу шатаадаг аймгийн одоо аймаг тушаадаг тийм барилгын шохоо шатаадаг хэсэг настай улсууд байсан. Тэгээ тэрэнд нэг өвлөн модоо хийдэг. Хамаагүй явж мод хийн. Тэгээд зунд нь баягаас таачаад намар нь тууж өгнө өвс жимс хавар нь нөгөө арга шээцгий гэдэг гэрт байдгүй хөрх тийм байсан. Тэгээ би өвөөтэйгээ хоёулахна. Тэгээд манай өвөө их сайхан толдог. Бөөр балдан бэрийн хэд тэр лам байсан. Тэгээд өвөө манд уртын дог маш гоё дуулдаг байсан мэт л. Одоо тэр самын гом бомтой л болж байсан. Би юм гэж байгаа. Тэгээ аав маань их сайхан дуулдаг байсан. Тэгээ энэ нэг юу ягаа. Тэгээд нөлөөлсөн байх. За тэгээд дээр нь тэр манай нутгийн хөгшчүүд одоо энэ дундгойхон гэж яриад байсан нэг найрчд найрнаас уртын дууч дундгойхон их уртын дуучид яагаад их байдаг юм бэ гэхээр чи найр хийдэг. Тийм ээ. Уртын дуу дуулж байгаа найрн дээр зодоон зохион гардаг. Тэр чинь маш их тийм одоо юу вэ шүү дээ. А тэгэхээр манай тэр хөгшчүүд бол маш их дууч дуулсан байсан. Одоо бүгд маань усал даа үргээ. 1901-2 оны улс одоо тэгээ 90 хэдэн 1800 гойтой ч улс ч надад дэд бай яаж явах тэгээ тэд нар их сайхан дуулна их дуу зааж өгдөг байсан над ардын дуунууд. Тэгээ тэр юу их нөлөөсөн дөө. Тэгээ миний амьдрал бол яг хаа тэгээд Багдаа бол хатуу ширүүн гэдэг юм уу яг өнчрөл хагцал тиймийг үзсэн. Тэгээ одоо харин азар сайхан ээжийн буйндуудын зэрэгтэй бас явна. Бага насанд тэгэл одоо нуурлаг соёлын зам мөрөөхөөс өмнө нийтийн жишгээр л бага насны амьдрал тэгэл таны бас он цаг үе чинь одоо өмнөх социалист нийгэм нөгөө төвлөрсөн төлөвлөгөөд эдийн засаг социализмын үе эдэргээд бас хүмүүсийн хандлага тэгээд үзэл бодол бие бинийгээ хайрлаж хүндлэх хүртэл бараг л бас өөр л байсан үе тийм ээ. Тэгэхэд одоо бага наснд туулж одоо өнгөрүүлсэн тэр амьдрал донд тийм мартагдахгүй бас нэг дурсамж үлдээсэн одоо таныг хэн нэгэн одоо хүмүүс хайрлаж хүндэлж байсан ч юм уу яадгийн одоо бид нар ч бас тэгээд алдаж оноод лунжсаад уйлдуулж явхад дэм тус болж одоо маш их та баярлж явдаг ч юм уу тийм дурсамж. Тий одоо бага наснд ч одоо ер нь бол би одоо нэг эхээсээ гуруулаа тэгээ эцгээсээ гуруулаа тэгээд айлын том болно. За ерөнхийдөө бол тэгээд хамгийн гол нэг за яг одоо ингэ нээснээс хойш тийм ээ. Гуруулааг бол та одоо яг задлж ярих нь шүү тийм ээ. Тийм би миний мөөж намайг 3 настай байхад бурхандаа явцсан. Тэгээд яг би ч одоо аав маань сүйд хүнтэй суугаад тэгээ одоо энэ ээжтэй маань суугаад тэгээ хоёр дүү гарсан. За тэгээд хүмүүсийн хандлага бол би мэдээж нэг хагас өнчин бол таарна да. Тэгэхээр тийм харьцааг би маш их одоо нэг мартдаггүй маа хүмүүсийн. Тэнд эмзэг байсан. Эмзэг байсан. Багч байсан. Сайн чилээд байгаа юм уу, сайлах гээд байгаа юм уу, муулах гээд байгаа юм уу тийм ээ. Хөөрхий энэ нэг амт одоо гэж ярина. Тэгээ цаагаараа болохоор зараад байдаг. Тэгэл ерөөсөө хүер нэг тийм ирэхгүй шүү дээ одоо.
аавтайгаа явж байгаа хүнийг бол ээжтэйгээ явж байгаа хүнийг бол ээ хөөхий л гэдэг тийм ээ. Тэгээд муу нусаагааж болсон нэг тийм үү харж хандах хүн ганцаараа ингээд явж байвал гар тийм яа. Энэ одоо яваач гэж байх шиг аа. Жохон хөвгтийг бол тэгдэг. Тэр өхөр мал тоглоо ингэ. Тий. Боссон. Дандаа үгүй дандаа л эргэлж яах юм чи гэж байх шиг. Тиймэрхүү нэг хүмүүсийн харилцаа байсаа. Тэгэхээр би одоо түрүүнд одоо хэлсэн энэ гэр бүл хүүхдийг одоо битгий өнчрөөгөөч гэж. Энэ өмчин амьдрал хэн нэгнийг дурсаж санаж, хэн нэгнийг хүлээж битгэрнэ гэдэг бол хүүхдийн амьдралын маш том муухай эмгэнэл юм байгаамаа. Цаашдаа энэ хэрэг насан турш нь ингээд энэ элгэнд нь яваад идэг байхгүй юу. Тийм учраас одоо нэг амьдрал сайхан зохиож байгаа бол ерөөсөө энэ их гэр гэж яриад байгаа. Их гэр гэдэг чинь эхний гэрийг одоо тийм ээ босгосон, аав ээжийн босгосон гэрийг яриад байна шүү дээ. Энэ гэрийг л одоо энэ залуучууд битгий нураасаа гэж боддог. Их гэрээ нураасан хүн бол ер нь тэгэл цаашаа бол тийм заавал нэг сэтгэлийн тэнд нэг өөр хүүхэд нь үлдсэн байдаг юм уу тийм ээ. Тэгэхээр нэг юм заавал зовлонтой амьдрна. Их байгаа юм чи. Уг нь бол хүн зовж амьдрий гэж хэзээч бодохгүй, тийм бодлогогүй, тэгээ яаруу төргөө одоо яадгийн их оноо багтаа шийдвэрээс л тийм юм үүсэж байгаа хэл та тийм ээ. Тэгээд тэр нэгдүгээрт оноо багтаа болж байна. Хоёрдугаар нь хүлцэн дэвчих ухаан амьдралд маш их хэрэгтэй. Хүлээж. За 5 жилийнхээ цаадахыг 10 жилийнхээ цаадахыг харж амьдрах хэрэгтэй юм. Тийм ээ. Жишээлбэл өнөөдөр би хичнээн би яваадаг мөр санагдаж гисэн. За би 10 жилийн дараа 20 жилийн дараа би хэн байх вэ гэдгээ бодох хэрэгтэй байгаа юм. Тэрнээс төр зүрийн юмд нэг актер тийм автомааргүй байгаа маа. Тийм ээ. Тэгэхээр анханасаа л тэр нөө зөв сонголт шийдвэр гаргах хэдрээсээ л байдаг бахал та сайн ижлээ сонгохоос эхлээд. Тийм бас хэд одоо өнгө хэлбэр тийм юм туурталгүй тийм ээ. Амар бие амрыг хардлаггүй гэдэг ахмадууд л хэлж яадаг шүү дээ. Ажил төрөлд сайн биш байвал бие амрыг хараад чи эрдээ олигтой явахгүй шүү. Явахгүй шүү гэх юм. Тий. Тэгэхээр ч одоо тэгээд нэг тим юм байг. Тийм учраас бол одоо энэ залуучуудад хэлэхэд бол маш их бодох хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ тэгээд би түрүүнд гэж байна. Заавал нэг хүний одоо өнөөдөр ч гэсэн би одоо жишээлбэл тэгээд ээж минь байгаасаа байвал тийм ээ. Аль сайн ч вэ, муу ч вэ. Аливаа юм дээр заавал энэ сэр хитэр орж ирж байна. Таны хувьд бол яг нөө давгчгүй хүчин зүйл гэдэг шиг энэ бол амьдралын одоо том давгчгүй хүчин зүйл шүү дээ. Нөгөө өөрснөө хоёр тишээ болцсных биш юм тийм ээ. Тийм энийг бол одоо яагаад нэмэргүй юм шүү дээ. Тэгээд би одоо энэ ээжигээ бас ярмаар байна тийм ээ. Би миний ээж айхтар одоо боловсролч гэдэг юм уу. Одоо нэг сургууль соёл төгссөн хүн биш. Өөрхий яг л 67 онд ямар хүн байсан өнөөдөр яг хэвээр байгаа. Шаврыг одоо тийм ээ хэлж штэ. Тэгээ одоо өнөөдөр би энэ өсгсөн одоо ээжтэй бол маш их баярлж байгаа. Яагаад гэвэл миний муу ээж газар мэдэхгүй. Хүн танихгүй. Машины намыг хараад мэдэхгүй шүү дээ миний ээж бол. Үсэг мэдэхгүй, доо мэдэхгүй. Тийм л одоо тэр багд нь нөгөө нэг сургууль дор хөдөр нь тэр өргөж авсан ээж нь бас их зовлон үзсэн хөөрхий. Өргөж авсан ээж нь сургууль оруулах гэдэг нь гарсан ээж нь хамаг юмын цайхан бэлдээд байж байсан. Тэр шөнө нүгэд өмнөлгөрөд Баян хотгороо явчихсан л. Тэгээ Баян хотгорт очиод яаж болох вэ хогшин. Тэгээд эргэлэнгараа явчихж байгаа юм чинь. Тэгээд ерөөсө сургууль цуулгаагүй тэгээд зардсан юм билээ л дээ. Зарагдаад ингээд яасан. Тэгээ миний муу ээж би зэрэгтэй байлаа. Халахын голд. Тэгээ байсан чинь одоо манай доотлын дүү эрэхтэй л дээ. За би инкмендийг бол зэрэгт явахад би эргэж явахгүй. Би баасан жоо л эргэнэ гэж. Би эргэх ёстой. Тэгээд нэг их одоо шин зэрэг байсан. Төрснийгөө 2 дугаар тавьж ш тийм ээ. Тэгээд юу яахад шин зэрэг байсан нилээн одоо тэрч бас дарамт байна. Одоо шин тэр үеийн 80 хэдэн оны зэрэг ямар л байлаа тийм ээ. Тэгээ байж байсан чинь үүдэн дээр
ээж нь ирээд гин гэж. Тэгээ би хотлаа. Ээж яаж ингэж одоо наашаа тэр ч одоо унааван шүү байх биш тийм ээ. Тий. Өөрөө уучраа олж хэлэх биш шүү. Тэгээд тэр чинь өмнөдлгөөс аймаг орно, аймагаас дорнтоос хилийн зэргийн анги орно. Тэр хотлаа гэсэн чинь үгүйсээ очиод хар гэд манай нэг онж юу. Тэгээд нэрэж ирдсэн биш угаа даа гэж бодоод очин чаар нээж мэ зогсож байдаг. Би тэгээд нэг үнэхээр ингээд нэг энэ дотор ингээд одоо хүн баярлахлаар ингээд таглардаг тийм ээ. Би ээжийг хараад үнэхээр аймаг тэр бол би тэнд үнэхээр их баярлсан ээжтэй. Тэгээд очиод тэгээ ээжигээ би одоо яах вэ? Тэгээ өөр юм ээж минь нэг айлд хэд оноод тэгээ хоёулаа нэг тэр хөшөө дурсгал тэгээд яваад тэгээ ээжигээ одоо нэг будааны машин цуулгаал тэгээд халахлын будааны машин цуулгаал нааш нь явуулсан. Тэгэд бол би ээжидээ үнэхээр баярлсан. Тэгээд ч одоо тэгээд бас олон сайхан дуу муу зохиосон байдаг баг л та. Тэгээд би тэгээ ээжидээ зориулж 2-3 дуу бичсэн. Тэгээ одоо зарим нь дуулагдж байна. Тэгээд ээжидээ нодлон зун очиж юу миний ээж насаараа совлогч хийсэн. Гэхдээ совлогч нь асрагч хийсэн өмнөдрийн одоо нэгдсэн эмнэлэгт. Тэгээд одоо 80 хүрч байна. 80 гарч байна. Тэгээ нодлон эрүүлийн хамгаалахын тэргүүний ажилтан болсон. Тэгээд хоёулаа нэг сайхан баярлаж би ээжидээ ийм дуу зохиосон гэдэг өөр юм. Одоо ингээд баярлж л одоо өдөө өртөр надтай хамт явж байгаа нь энэ бас нэг бурхны нэг өгсөн тийм ээ. Харабагдаа ингэж яасан ийм юм үдсэн. Ээжидэгээ хэд наслаасаа гэж одоо бас бурхан зурж яадаг болоо гэж бодож байгаа шүү дээ. Ардын дуу гэж нэг мундаг үг соёл. Одоо ингээ үг дээдсэн маань ингээ бидэрт аваад ирчихсэн. Одоо ингээд та болон ардын дуу болж байгаа хүмүүс аваад явж гин. Тэгээд өөрөө очтой ингээд хүлээлгэж өгнө шүү дээ. Тэгэхээр бол одоо яг одоо энэ үед яг манай одоо бид бүхэн амьдарч байгаа нэг ардын дуугаа хэр авч явж байгаа тийм ээ. Энэ дээр одоо бахархж идэг зүйл юу байна? Бас нэг ингэч юмсан гэж имзгэлж явдаг зүйл юу байна? Ардын дуу гэдэг чинь бол бас л монгол хэлний том дархлаа шүү дээ. Маш мундаг юм байна. За дээр нь ардын дуу нэг хэсэг бол одоо ингээд энэ гадны нэг урсгалаас л болд юм л да. Нэг заавал нэг дайрлаганд өртөж идэг дандаа цаг үе. Тэгээд эргэс сэргэж идэг. А сэргэхдээ тал нь мартагж идэг. Ийм юм байд юм бэ. Тэгээд ардын дууг бол одоо бол бас залуучууд дуулж байна. Гэхдээ ардын дууг бол маш ухаарт дуулах хэрэгтэй юм. Ягаад тэр 100 жил 200 300 жилээр одоо зохиогдоод тийм үү? Үг нь хэвээр аян хэвээр яваад байгаа. Тийм ээ? Тэрийг боловсролцсон байдаг байхгүй одоо төгсөлцсөн. Тэрнээс үг нэмэх шаардлага, үг хасах шаардлагагүй. Ая нэмэх шаардлагагүй, ая хасах шаардлагагүй. Ийм байхгүй. А яг 50 60-аад оны үед бол зарим доонуудыг бол яасан л да. Орчин үеж үлсэн үү? Уга тэлсэн. За. Одоо шилбэл юунууд байна? Аргагүй амаргүй байна, сүнжитмаа байна те. Одоо тэр том доонууд чинь бяхтаа ганзагч бай тэр чинь одоо тэлж дуулдаг. Тэр чинь одоо бас нэг том шинжилт хийж байна. Дэвшил явж шээ. За тэгэхээр ардын дуу гэж одоо энэ айсавыг хүн ухаарч дуулах хэрэгтэй. А яагаад ухаарч дуулдаг юм бэ? Залуу хүн одооны залуучууд дуулахад маш хүн дэвшиг байна. Яагаад одоо орчин өөрөө нөгөө сонсож байгаа юм, машин дараа сонсож байгаа юм нөө дуу тийм үү. Ингээд байж байгаа орчин нөө ингээд ихлээр дуулахад одоо нэлээд тийм юу яаж хичээж дуулахгүй бол хэцүү шүү. А ардын дуу бол ухаан суусан хойно дуулдаг юм. Тэрнээс нэг захаасаа болоод зүгээр нэг морны дуу шиг дуулчих юм байна л да. Өөрөө дотор нь орж иж. Ерөөсөө тэр дууны утгын дотор нь өөрөө орж иж дуулах ёстой юм байна гэж ойлгож байгаа юм. Ардын дууны аялал үг нь бол эвдэгдэхгүй байх ёстой. Тэгээд одоо жишээлбэл надад 1975 онд
манай одоо алдарч үжигчин төрийн шагнал Гүнэмбаатар Гомбосронгоо маань хэдэн наснда ч юмдээ дуулсан бичлэг байна. Тийм ээ. Тэгэхээр энэ бол одоо надад бол Монгол хүн үнэртэй байгаа байхгүй. Одоо ч өөр бол одоо шүү дээ. Тийм ээ. За одоо нэг харахад Монгол юм шиг л дотроо өөр болчиход байна. Тэгэхээр одоо энэ дуу надад яг таалагдаад энэ аялал яг энэ дуулсан одоо маняар гэх юм уу дуул 300-ийн тий надад бол одоо яг энийг хадгалж үлдэхийнсэн гэсэн тийм л бодлоо байхгүй. За тэгээд би танарт жижиг хот гэж одоо Гомсронгоо хаад дуулсан яг тэр аялгаар нь дуулж үзүүлье. Тэгэхээр нардын дуу гэдэг маань бол ялчгүй ахуй дотор байж идэг гэдэг юм. Эмээ өвгөөс аав ээжээс уламжилж ирдэг. Тэгэхээр манай одоо хөдөөгөр их одоо залуучууд хүүхдүүд уламжилсан байх магадлал ихтэй юу. Уг нь бол одоо бидний үед бол ер нь их ардын дуу их дуулдаг байлаа шүү дээ. Одоо ч ардын дуу ерөөсөө найран дээр дуулах байцлаа. Хүн болгоо өөрийнхөө дууг дуулаад цаад хүн тэгж хүсээд ингээд байгаа. Тэгээ ардын дуу чинь найрыг хэлэхэд нэг уртын дууны ард нэг явах гэдэг шүү дээ. Тийм ээ. Бүгдээрээ одоо хичээгээд яах юм бол одоо дуулах юм бол болохгүй гэж. Энэ бол маш том одоо бидний баялаг ариун их өстой шүүрдэж нэг яаж аавна гэдэг үлээ шангаар үлээ албаар чөлөө. Тэр хэмжээгээрээ л авахд хизээч одоо дуусахгүй тийм үү. Ундрахтай байхгүй да одоо шилбэл ингээд дүүл ном вест ардын дуунууд. Тэгээ дууны ардын дууны номууд маш цөөхөн байна. Нэг ном нэхэд одоо ингээд бас жоохон бие биенээ хуулбарлсан маягтай ингээд байх. Яг шинээр одоо ингээд юм хийж лээ л даа юм да. Аа. Тэгээд дээр нь бид нар бүх дууга халахчлаад байгаа. Халах хэлэндээ бол баяд дуу баядаар дөрвдөг үзэмчин цахар тийм ээ. Тэгэхээр нэг хэл рүүгээ буцаж орж ирэх гол болохгүй. Ерөөсөө энэ бидний одоо нэг багасны яснагуудын хэл байна шүү дээ. Энэ чинь маш том одоо бас том урсгал нь шүү дээ энэ монгол хэлний гэж ойлгоод байгаа шүү дээ. Урсгал нь өөрийн онцлогтой. Ингэж орж ирдэг. Одоо нэг мөрөн мөл ингээд орж ирээд байна шүү дээ. Ингэж тэр мөрөн чинь цотголонтой байж өргөн болно үедээ. Тийм ээ. Тэгж ундраган сайн юу урсгал нь сайн болдог гэдэг. Тэрнтэй адилхан одоо чинь бүх дууг халахчлах гэдэг. Тэр их буруу. Би бол одоо бүр ярианы хэлэн ч байж. Одоо жишээлбэл энд гудамд таарсан ягаад одоо дөрөв дээр ярьж болдгоо. Халуулах гэж үзээд байна. Энэ маш буруу. Дуулахтаа одоо жишээлбэл би одоо нэг ховд ээж юм уу нэг хинтийн хөвгтийг бүрээдээр нь дуулуулна. Би хизээч бүрээд дуу би бүрээд хүн шиг дуулахгүй шүү дээ. Тэгнь. Тийм үстэй. Би дөрөв дуу хизээч дөрөв шиг дуулахгүй байхгүй. Дарахад гээ сайхан. Дарахтыг би хизээч дарах шиг дуулахгүй. Би халахдаг бол. Тийм үстэй. Тэгэхээр энэ их том юуг л ингэ барьж явах хэрэгтэй. Одоо тэр нь алдчихад байна. Бүгдээрээ л зохиолын дуу дуулах гэл ингэ яваад байна шүү дээ. Гэхдээ тэр том их одоо тэр юунаас чинь бариад авч болно даа. Тэгээд тэрийн хүмүүс тэргөө дуулаад байх юм бол хүлээж авчих шүү дээ. Жишээлбэл нэг загчин айл хурмаа хийхэд загчин дуучнаа хөрнө гэдэг.
Тэр нь хичнээн сайхан бай. Тэ? Энэ нэг тийм байна. Тэгэхээр энэ одоо энэ үндэсний дуучин үшээ үндэсний театр байна тийм үү? Сая нэг юу CD хийлээ. Нөгөө ястангуудаа. Яг тийм төлөөллүүд нь байх хэрэгтэй. За чи хаанх юм бэ? Тэр бүр олж ирдэг байна. Тэрүүд олж ирдэг байсан шүү дээ. Олж ирээд за чи загчнаа л дуул. Нийтийн одоо жишээлбэл хоормоор дээр бол мэдээж өөр юм дуул. Чи загчны төлөөлөл. Гэхдээ хэдхэн хүн байна шүү дээ. Хэдхэн ястан байна шүү дээ. 10 хэд ястан. Тэдний чинь нийлүүлж аваад чад ингээд сайхан юм болгоод дээр үе тийм байсан. Одоо орон зурагч гэх чинь юугаад уулдаг, казахт уулдаг, хэн сэрэнтагч гэх чинь бурятад уулдаг. Тэгээд хаашаа явах. Тэр чинь өөр газар очихлаар сонирхолтой. Та одоо соёл урлагийн сургуулийн багш. Тэгэхээр олон аймагаас одоо шавнар ирж байгаа бах те. Тэр байтугай өвөр Монголоос олон шавнар байгаа. Тэгэхээр яг л энэ чигээ барьж гин үү? Одоо өөр өөрсдийнх нь. Одоо яг бие биенээсээ суралцах байх л та. Гэтэ яг өөр өөрсдийнх нь тэр онцлог ясны дууг нь өөр өөрсдөнд нь илүү судлуулж, илүү одоо дуулуулах тийм бодлоготой байх уу? Миний бодлого тийм. Гэхдээ маш их хангалтгүй. Ээлжлэлтэй багт. За. Тий. Одоо жишээлбэл би бол ингээд ховд гараад дахмаар байна. Ховд эдэн сумаар яваад тийм ээ. За энэ хөгтөг авъя. Энийг одоо сургуульд авна. Нөгөөх нь нөгөө Ешөө нөө байхгүй гэд ингээд 480 байх хэвээр. Одоо нэг ийм болчиход байгаа. Тэгэхээр энэ онцлог авч үлдэх ёстой юм дээрээ бас боловсролын энэ ундаа бас нэг харж үзэх ёстой юм байна шүү дээ. Тийм. Уг нь бол тийм. Тэгээ одоо би нэг ховдын хүүхдтэй тэр ховдын одоо юунуудыг л дуулуулад байна л да. Тэгээ тэр аялгаа юу ах хэрэгтэй. Тэр одоо жишээлбэл юу гэж байдгийг 60 цагаат гэж бодъё. Юу уран хавт юм даа. Яг тэр уранхай хил дээр зохигдсон гэдэг. Аялал дээр. Тийм ээ. Хил аялал аяг гурав зөгцөж чинь тий. Яг үнэ. Тэгэхээр тэрийг алдчихлаарэ энэ чинь модон болоод байгаа юм байхгүй. Тийм ээ. Өвөр Монгол хүүхдүүд үрчрээд ордсонч байна уу, Шинжаанд одоо юу ч байна уу зөнчөн гээл. Тэрийг халахаар дуулах ямар ч хэрэггүй. Тийм ээ. Тэр өөрийнхөө юмыг дуулаад өөрөө сурах хэрэгтэй. Тэр чинь боловсруулах ирж байгаа болохоос эндээс дуу сурах гэж ирж байгаа юм шиг. Одоо дуучид маань за би зохиолын дуучтай одоо зохиол нийтийн дууч гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Тэднийг бол би өмөрнө. Яагаад гэвэл тэд монголоор дуулж байгаа. Би монгол юмдаа дуртай. Зарим нь жоохон хялбарчлаад байна. Тэр нэг юундаа байгаа гэдэггүй. Зарим нь бол ер нь тийм нэг юу тоглолтыг л одоо зүгээр нэг мөнгө гэж байна уу? Жишээ тийм үү? Эсвэл одоо нэг ороод гарах ёстой юм гэж байдаг. Тийм сэтгэлгээ их дутаад. Сэтгэл. Одоо бидний үе чинь тоглолт нэг юмд очиж дуулахаар цагийн өмнө очиод. Тийм үү? Бэлдээд. Тэгээ одоо дараа атмосфертай орно шүү дээ. Одоо жүжигч гэсэн юм байдаг. Уг нь бол хуулийн тийм хуультай байсан. За тэгээд нэг цаг юм одоо цаг 30 минут байна шүү дээ. Тэгээд дараа нь үзэгчтэй гарсан хойно бид нэр гардаг. Тийм байл.
Одоо чинь үзэгчд дундуур амалгаагаа өмсөд л хувцаад ирээлгүй гэдэг байна. Харин тий. Тэгэхээр чи нөгөө нэг тайз юу хоёр чинь бол амьдрал хоёр чинь шал өөр юм байхгүй юу? Нөгөө тайзан дээр тайзны хувцас чинь 10 өрн нь бол сонин байдаг шүү дээ. Тэр чинь зөвхөн урдаас харагдах хэрэгтэй байхгүй юу? А тэгэхээр чинь энэ ардаа үсээ ингэ ботсон юмнууд чинь зэрэгтэл дундуур гүйдэг. Нөгөө гоё нөгөө гоо сайхныхан юм алдагдаад эхэлж байгаа. Оо эн чинь ийм л байсан юм бэ гэж хүмүүс. Ийм уурам шиг байдаг юм байна. Тийм байгаа дээ. Тэгэл одоо амьдралынхаа хувцастаа гарч ирээд л хөлөө өргөд болоод идэв. За одоо шүүмжлэхээр юм чи одоо тэгээд ингэж байна авсан. Гарч ирэл зэрэгтлээ загнаад ондаг. Манай дуучнууд юм болчлоо. Дагаад дуулаараа цуг дуулаараа алгаад ашаараа гэдэг. Дагаад дуулаараа тэр дууга таамартаа зориулж байна гал. Тэгээд нөгөөдөл нэгээ сууж байгаа алгаад ашаа чингүүл алгаад ашигдаг. Тэгээд ингээд тэгэл алчлаа гэж ороод ирдэг. Уг нь бол яг юу хүмүүс сонсоод чив чимээгүй сонсох хэрэгтэй байхгүй юу? Сонсоод хамгийн сүүл тэр чинь эн чи юу вэ? Чамайг одоо сэтгэлийн хамгийн гоё таашаар идэлж байгаа шүү дээ. Орчингоос юу яаж вэ? Орчингоос хитгэн хоромч юм уу? Тэгээ гурван бодог ингэ суун гэж байхгүй шүү дээ. 1 2 3 гэхэд л орчлон мартах тийм жинэл юм байгаад л тэр жаргал юм байгаа шүү дээ. Тэрийг л эдлүүлэх гэж урлаг байгаад байгаа гэж ойлгодог. Тэгээд тэрийг яахгүй загнаад ахлаач бас хэцүү юм. Тэгээ хамгийн сүүлд нь ингэж сонсож байгаа бүр ингэж байж байгаа. Тэгээд тэрийг ингээд ойлгоод сая дууссан юу болоо дуусуу. Ямар гоё юм бэ гэж алга таших хэрэгтэй байхгүй юу? Тэгээс гарч ирэхдээ за нэг цаг алга ташчий гэж өөртөө алга ташуулаад энийг жаа тийм болчиход байгаа юм. Хоёрдугаарт нь за тэгээ нэг андиментийн тоглолтод очлоо гэж бодъё. Тэгэл дагаад очлоо. Дуулж халахсыг л заавал та гэж гараад болох юм. Бүгэн тэр очсон бол цаад заагаа снаар бол мэдээж тэрэнд нь гараа заа би ингэ сууж ёо. Сайхан тэр хүнд нэг тэр зовлонтой байгаа хүнд ч юм уу тийм нэг сэтгэл үлдээх хэрэгтэй тий. Нөгөөдөл нь ч гэсэн баярлаа гэж хүү гээл ингээд гүйшээ. Бүгдээрээ сайхан налайтай сууж за би та гарах гэж ёо за би гарья. Тэгээд за ингээ баярлаа гэж үлдэн. Ингээд өгөөд гоё санагдаад байна. Үш би ч дараас амар ажилтай. Яла. Намайг хичээлтэй би хичээлтэй гэх ингэсээр гарч ирэл за заримдаа бол зарим надад ам бариад. Тийм дээр ам барих юмар юм. Үний мөнгө авч. Тийм. Үний мөнгө авчаа. Тэгээд хөрхи юу яаж байгаа шүү дээ чинь ханд одоо сүүлийн ханд хэцүү болж байна те. Ханд байл очих хөстэй бид нэр очих хөстэй үүргэн. Үүрэг шүү дээ энэ чинь бас. Нэг бодлын боён гэж яриад байгаа боловч энэ чинь би тэнд үйлчлэл үүрэгтэй байхгүй юу? Очоод за тэр чинь хоосон байхгүй хөрхи нэг мөнгө олох гэж мөртлөө мөнгө өгöd итээ. Тэрний стаф ч за байлаа. Пам. Тэрэл болоод. Шинжил явж байгаа. Энэ ялгаа цагааг нь ойлгоно. Одоо тэр нэг орчин үеийн тоглолтын бүтэц одоо нөгөө нэг тий. Одоо ингээд хуучин бол одоо заавал ингээд орчин үечлэгдээд байх алууг бол тоглолт дуусангууд очсон урамтайс бүгд гараад ингээ сайхан ёслоо. Ингэхгүй болохоор хамгийн сүүлчийн дуучин ганцхан годоож үлдээд хөтлөгч нь гарч баяртайгаар дуусчих нэг юм чул гिचг гээд байгаа юм шиг. Тийм шүү дээ. Тэр чинь ерөөсө концертын маань утга тэр шүү дээ. Тийм шүү дээ. Тэр нөгөө сэтгэлийн маань утга учир тэр шүү дээ. Бүгдээрээ ингээ байж идэг. Тэ? Бүгдээрээ заа ингээ баярлаа. Ирсэн үзэж байгаа нэг бас буян бодож ирсэн ч сайхан юутай нөгөө дуучид нь сайхан ингээд тэгээд явслаад зэрэгтэл гарлаа араас нь бүгдээр гард. Чиний амар гоё үедээ. Одоо бидний насанд таны насанд дээр хүн өөрийгөө бас баг ч гэсэн таньдаг байх гэж боддог байхгүй юу? Өөрийгөө танихгүй бол эн чинь тэгээд өөрийгөө таниад өөрийнхөө онсон юмаа үр хүүхдээ хэлээд өөрөө би тэгж чадаагүй алдсан юмаа үр хүүхдээ засаж тэр хүүхдээсээ өөрөөсөө илүү хүн болох гэж үр хүүхдээ сургадаг үстэй. Тийм тэгэхээр би бодохоор бас нэг 20 хэдэн хүнийг бодвол бас нэг өөрийгөө таньж эхэлдэг баг. Тэрнээс одоо хүнийг одоо чи ямар хүн бай гэхээр би хүн чанартай хүн гэж хэлэхгүй ч гэсэн бас нэг энэ хүн нэг юм углуурга нэг юм гол суудсан байгаа шүү. Төрөө та яриа нэгэнд хэлж байгаа шүү. Би болж илэг бол одоо нэг те хүнд хэлсэндээ байцгаад би явах юмсан гэж бодож байгаа гэдэг чинь нөгөө баасан жив чинь мөн чанар авах гэж бодоод байгаа байхгүй. Тэрэн дээр та юу гэж бод. Одоо миний надад үлдсэн
суусан сайн юм бүхэн л одоо миний өөр хүүхдэд тийм ээ цаашлуул одоо нийгэмч гэдэг юм уу үлдэх ёстой гэж ойлгож явдаг байхгүй. Миний одоо 50 гарцсан энэ амьдрал бол мэдээж алдаа ихтэй байна. Гэхдээ нэг актер алдаад одоо янз бүр болоогүй ч гэсэн эргээд бодоход энэ дээрээс одоо бас нэлээд өндөрлөгдөө гараад ирж байгаа гэсэн үг шүү дээ тийм үү? Нэг үеийн дээр ч юм гараад ирсэн байна гэсэн. Тэгээд ингээ бодоход алдаа их байна. Тэгэхээр миний алдааг одоо бидэд автаарай гэж. Тэгэхээр бас нэг юу нэм байна. За мэдээ ингэж болдгоо шүү. Тэгэхээр заал гэдэг. Тэр хүн заавал өөрийнхөө биеэр явдаг юм байна. Тэрнээс эн чинь ичнээ гоё болчихвол болох нь болно үү? Тийм. Ядаж цаг алдахгүй. Тийм цаг алдахгүй явчих юм шүү. Тийм. Тэгэхээр чинь юу яаж байгаа вэ? За өстой тэгж болдгоо юм билээ шүү. Тэр дэми юм байна шүү. Гэтэл тэгэхээр за л гэдэг. Тэгээд хүн ер нь өөрөөрөө мэдэрдэг юм шиг юм. Нэс яг хүний үгээр яваад бол бас тэр тэгээд өөрөө мэдэрчээд тэр жил баасан жоох хэлсэн нэр үнэн биш шүү. Яг одоо сайн мэдээ тий. Сайн мэдээ. Тий сайн ойлгоод нэрээ тийштэй. Одоо хүмүүс тэгж яадаг шүү дээ. Нэлийн настай бас муу залуу байхад муу аав ээж юм тэгж хэлж идэг шин. Муу ороороо орж ийна даа гэж. Тэг хүн ерөөс ингэж өөрөө мэдэрчээж юу аадаг юм байна. Тэрнээс хүнийхээр одоо шилбэл ингэж яваад байвал тэр мэдээж төгсөн болох нэ тий. Тийм ээ. Тий одоо аав ээжийнхээ сургаалаар явбал тийм. Тэгэхээр аав ээжийнхээ сургаалын бол ихэнх нь авсан байгаа. Тэгэхээр хов хүнийхээ амьдралд одоо тэр чинь аавынхаа замаар яваагүй өөрийнхөө замаар явж байгаа учраас тийм ээ. Тэгэхээр алдаа бол байдаг юм байна гэж. Одоо жишээлбэл ингээд наацхын алдаа гэхэд чинь хөгсчүүд байхгүй болчих шүү дээ. Одоо нутаг уцсан байна. Хүнээ танихгүй хүүхдүүдэд хэлэх тэр тийм үү. Энэ манай хамаатаа. Өмнө дэлгэрээр манай дүүр хамаатан байна. За энэ манай хамаатан. За энэ манай хамаатан. За тэгээд танай одоо хэдгүй чинь яаж ирсэн хамаатан бэ? Байхгүй. Яагарахгүй манай хамаатан. Яагав хоовынхны юм байхгүй юу гэдэг. Жишээ нь одоо тэгээд одоо би буураа хийж тэгээ байсан. Тэгээд чинь одоо зөндөө сайхан юмнууд яриулвал. За тэгээд ярих гэхлээр за одоо хүүхдээ байх чинь те гарчлал явах гадаал явахад байдаг шүү. Хөгшөнтэй суугаад байх чинь бас нэг сонь тийм ээ. Тэгээд хөгшнөр одоо юм яриулаад удаан суух чинь одоо тэр үе чинь одоо төвчээр эцвэн шүү дээ. Тийм ээ. Одоо байсан бол ярьчих байна. Одоо ингээд бүр дэвтэр цаас бариад одоо ингээд суугаад ингээд ядаж удам судраа. За тэгээд өөр одоо тэр нутаг орны ганцхан манай гэр бүл биш. Манай юу биш. Өөр одоо юмнуудыг одоо хүмүүсийн өөхтөөхийг тэр чинь нутгийн том юм байхгүй. Тэгээд энийг мэддэг улс маань маш хайрна гэж яваад. Энэ чинь маш том одоо ахын гоо хэлснээр маш том номын сан юм байна шүү дээ. Тийм ээ. Маш том их мэдлэг маань ингээд зурх яваад идэг юм байна. Энийг бид ерөөсөө анзаардаг юм байна. Нутгийн найз нөхөд одоо багын цэргийн сургуулийн гээд таних ч бас нэлээд олон болох. Тэгэлгүй яах вэ? За тэгээд муу ах дээрээ очно, ижидээ очно, дүүдээ очно гэдгийг. За тэгээд одоо унган багын сайхан найзууд даваач уулзахыг бас одоо хияарна шүү дээ. Ер нь найз нөхөрлөл гэснээс одоо найз нөхөрлөлд ямар нэгэн тийм хэмжүүр хязгаар гэж бол танихаар байдаг юм. Найзыг шилд найзлах гэвэл хов хүнд найз болдохгүй шүү дээ. Тийм ээ. Тэр чинь найз гэдэг утга чинь цаанаас юу гэж юм бэ? Миний ойлголтоор бол энэ бурхны том бэлэг. Тийм ээ. Дэмэндээ сэтгэл санаа нийлж энэ хорвоог хамтдаа дуулахтайсан бурхны сайхан бэлэг гэж ойлгодог. Гэрүүлээс гадна тийм ээ. Гэрүүлээс гадна энэ одоо маш их одоо найз хүн ер нь найз нөхдийнхөө хүчинд явдаг шүү дээ. Тийм ээ. Эмгүү сайхан найз нөхдийнхөө хүчинд амьдарч байна. Тэр гэрүүл ганцхан гэрүүл байгаад тэр бас одоо ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй гэдэг. Ганцхан гэрүүл хувиа хичээгээд явах юм бол энэ хорвооч нь бол эндөө бачим юм болно шүү дээ. Бусдаас хамааралгүй амьдрна гэж байхгүй. Нийгэм маань тийм. Нэгнийхээ дэм тусанд. Ерөөсөө хамгийн гол нь дэм-дэндээ яваа энэ буур дорвогийн одоо ирээд буцах энэ зүгээр зочин маягтай ирж шүү дээ. Хүний амьдрал бол энэ хорвоогийн дэргэд болоо зүгээр нэг тийм нэг төр зургийн шүү дээ тийм ээ. Тэр нэг Европын нэг далай өгшийн
одоо шүтэж хүндэлдэг нэг буддист Европ хүн байсан. Эрдэмт юм бол эмч хүн. Тэр бол яг их гоёор шууд их тэр гүн ухааны тэргээл их мэрэгжлийн төвшөнд биш энгийн хэн ч ойлгохоор ер нь бол ингээд энэ дэлхийд бид нар одоо нэг газраас ирээд юм түрээслэгч юм тий. Одоо яг ийм нэг одоо төрж ирээд төгс хүртлэх хугацаанд энд ингээд ирээд амьдраад одоо бид нар нэг байр сав түрээслээд амьдарч идэх штэ. Тэрэн шиг энд одоо ирээд тэгээ буцаж байгаа гэсэнтэй яг адилхаа. Тэрнээс яг одоо ингээд бидний өөрийн үндсэн юм гэж үл энд байхгүй гэж хэлсэн бол надад их үнэн санагдсан. Одоо ингээд бид нар тийм ч учраас энэ ирээд амьдраад буцах энэ байгаль дэлхийг арилаж гамнаж хайрлаж тэдрийг тордож өсгөж үржүүлдэг ч юм уу тийм ээ. Нүгэл хилэн цийхгүйгээр дандаа тийм буйны сайхан сэтгэлээр хандж агаад аваад явдгүйгээс хойш. Тий. Би бол харин сая хэллээ л би зочин юм а гэж. Айлд ирсэн зочин тэрий чин тэгнэ эний чин завна тийм ээ. Эний чин жуухан гээд одоо байдгүй үстэй. Өөрсөн айл яадаг гэхээр зөх юм аа л гэдэг. За та энэ тэрэг дээр өөрийн одоо шийдэл айд тэгдэг гэдэг нэг. За өөр юм шиг байгаарэ л гэдэг. За өөр юм шиг байлаа гэд хамгийн минь оролдоод хамгийн минь шатаагаад хамгийн минь одоо ухад төнкөд өмөлөд байдаг үстэй тий. Тэрнтэй адилхан одоо энэ богинохон энэ хормонд л зочноор ирж байгаа. Биднийг аятайхан байвал аятайхан л байлгах юм сайхан. Тийм шүү дээ. Ерөөсөө тий дэлхийл байх шиг байгаа шүү. Энэ айл гэсэн тэгдэг үү. Аятайхан байвал хэд хоносол гэдэг. Жохон юугүй хачин өөрийнхөө байгаад байвал за бас одоо дургуулдаг бас л эвгүй болдог үстэй. Хугацаа богиношнол гэсэн үг шүү. Тэрнтэй адилхан юм аа энэ хорвоо бол. Тэгээ хайрлж явах хэрэгтэй юм байна. Ямар бид нар эндээс юу ч авч явахгүй шүү дээ. Энэ юу ч бидний юм биш. Миний биш шүү дээ. Тийм үстэй. Тийм учраас энийг маш их хайрлж зөв явах хэрэгтэй юм аа. Тэгээ зөв явахад бол одоо найз нөхдийн дэм тус тийм ээ хэрэгтэй одоо чухал юм аа гэж. Ер нь хүн бол хүнийхээ хүчинд л амьдэрдэг. Тийм учраас хүн үнээл хайрлж явах хэрэгтэй. Тэрнээс одоо 100 жил хэрэглэхгүй шүү дээ. За нэг албан байгууллагт ажиллаа гэхэд нисээд нэг 20 жил ажиллаж ирсэн нэг хамт олон гэдэг юм уу тий. Лидер ч хүчтэй юу. Тэгэл цаашаа яах юм тэгээд гэр бүлтэйгээ байна. Нөгөө мөн хэдэн найзтайгаа орж гараал тэгж явж байгаа л энэ хорвоо дууссан шүү дээ. Тийм ээ. Таны хувьд ажиглаад байхад бол бас нэлээд тийм эрэм зэнда одоо янз бүрийн алдар нэр албан тушаал өдр ингээд хүмүүсээр ингээд нөхөрлөд байгаа харагддаг. Тэгэхэд та бол тийм биш нэг тийм энгийн ингээд хэдэн сайхан бор найзуудтай харагддаг. Дээр нь бас насны хязгааргүй нэлээд тийм хол савлж найзалж байгаа ахтай болж нөхөрлөж байгаа харагддаг. Энэ бас таны хувь хүний бодол өөрийн чанар байх уу? Тий одоо би түрүүнд хэлсэндээ нэг найзыг яадгүй гэж сэтгэл нийлээд дэм тустай байх. Энэ юм чинь насны хязгаар гэж байхгүй юм. Яагаад гэвэл би өөрөө сонгоод байгаа юм биш. Ерөөсөө миний амьдрал, миний байж байгаа одоо хүмүүс нэг философи гэж яриад байна шүү дээ. Миний байж байгаа арын шин тэр хүмүүстэй нийлэхэд их төхөн болоод байгаа. Үзэл бодол. Залуучуудтай найзлахад маш их олцтой нь юу гэдэг юм хэлээ ол зүй байх үү. Ол цайсан биш. Гэтэ юу юм? Их аваастай сайхан байдаг. Яагаад гэвэл би залуу байдаг. Залуу сэтгэдэг. Энэ чинь бас цаагаараа нэг нямаа огшин лодон ломбын нямаа огшин хэлснээр бол тэнэгрэхгүй зөвнөгрөхгүй байхын бас их юу байгаа шүү дээ. Яагаад гэвэл би тарихаа зэнгэлээд байна. Тэрнээс манай үеийнхэн бол яг хөглөө нэг тогтой сайхан өгчүүл болцсон байгаа шүү дээ. Тэдэнтэйгээ нийлэхлээр нөгөө энэ миний ажил мэргэжилч бас холбоотой. Дандаа л энэ одоо ингээд төрж гарч байгаа залуучуудтайгаа л хөдөөгаадаа явж байна. Дандаа тэр дунд ажиллаж байна тийм ээ. Тэгээ миний сэтгэлгээ болохлаа нэг орчин өөр залуучуудтай их одоо ойр татны явдаг.
байсан хамгаасан хэри чамайран бичэн харж ил сууд зовх жаргах ядгаагүй ундрмаа харж ил сууд зовх жаргах ядгаагүй ундрмаа ийм ундрмаа бай. Монгол улсын гавьяа жижигчин баасан жив гэж энэ сайхан айлд орж ирээд байна. Тэгэхээр бас гэр бүлээ нэг сайхан танилцуулаад, хань нийтлээ үр хүүхдээ нэг сайхан танилцуулаад. За тэгээд ер нь одоо хань нийтлийнхаа ямар сайхан зан чанарт нь болоод татагдчих вэ? За тэгээд айл гэрийн эрг нөхөр гэдэг хүн ер нь ямар ээжиж хань нийтлээ шиг авч явдаг юм тийм ээ? Энэ талаараа хэлээ. За хань нийтлээ авч явдгийн тухайд бол одоо би нэг аваад явсан ч юм байхгүй. Тийм ээ. Энэ чинь харилцсан хүний хоёр хүний юм байгаа шүү дээ. Хамтын амьдрал шүү дээ. Гэтэ гэр айл гэрийн ноён нуруу энэ ер нөхөр гэдэг бол одоо гол одоо ноён нуруу авч явах шүү дээ. Ойлгоод байгаа шүү дээ. Эр хүн бол голчтой байх хэрэгтэй. Тийм ээ. Холбирдгүй байх хэрэгтэй. Хийгснээ хийдэг байх хэрэгтэй. Тэгээд дээр нь энэ бол хамтын амьдрал. Тэрнээс би энэ ноён нурууг авч явж байгаа. Би ингэдэг хүнгээл хамтын шамлаад л алхаад байх юм бол нөгөө тгийгөө нөгөө зэрэгцэж явах хэрэгтэй юм чинь. Нэгийг доош нь хийчих. Доош нь хийн гэж одоо мохоогүй л дээ. Үгүйсгээд байна гэсэн. Тэгэхээр хоёулаа зөвлөдөж, хоёулаа одоо такси ирэх гэж яриад байгаа шүү дээ. Тэгээ аливаа юм дээр нэг тийм дэнстэй явахгүй бол тэрнээс би мэдж гэнэ гэж хараагаад байх юм бол энэ сүүлдээ бас юу хүмүүсийг ажиглаад байхад ийм байна. Тэр дэнс гэсэн дээр нэг хүн дээр өдрөх юм төвлөрөөд өөрөө яаж ч за жишээл зарим айл юм байдаг. Ичээ хийлээ. Аав нь бүх юмыг зохицуулдаг. Өнөөрөө хавир гэдэггүй, өнөөрөө тийм хол гэдэггүй. Тийм үстэй. Тийм ээ. За төлөө яваа тэр төлөөг одоо яах вэ хийх вэ одоо гэрийн зарлага марлагыг бүгдийг нэг хүн хариуцаад байна. Тэр хүн маань олчил яах юм бэ? Салхыг ондог байхгүй. Тийм ээ. Нөгөөдөл мэдхгүй л гэх. Мэдхгүй. Хичнээн жилийн одоо тэгээд тэр босгох гэж бас зовн шүү дээ. Тийм үстэй. Хэдэн жилийн алднаа да. Тийм ээ. Тэнцэж явсан юм бол аливаа юм. Яг л цаашаа явдгаараа л яв. Тэрнээс намайг өглөөгээд манай гэр хөмрөх ёсгүй шүү дээ. Алдах ёсгүй. Тийм үү? Уграх ёсгүй. Яг л цаашаа явдгаараа л яв. Хүний чинь амьдрал юм чинь.
хоёр сайхан хүү охин хоёртай. Тэ. За хүү бол одоо өөр аавынхаа мэрэгжлийг эзэмссэн явж байгаа. Тэгээ та ханаараа нэг сайхан бахархаад ханыхаа ямар зан чанарыг дээдлж эрхэмлж хандаа баярлж явдаг талаар яриа. Тэ миний ханы чинь Даштржийн цэцэг долон гэж. Хинтээ аймгийн Зэнгэр мандал сумын. Тэгээд бид тэр одоо тэр үе чинь тойргийн сумд гэж байсан юм. Манай сум чинь 10 жилийн сургуультай болоод 70 онд. Тэгээд манай гоо чинь юу байсан? Өмнөд сурч байсан. Тэгээд бид тэр үеийг нэмэдэн. Тэгээд одоо ханлаад тэгээд одоо хүү охин хоёртай. Хүү охин хоёрын маань зураг одоо тэр байна. Тэгээд миний хүү болохоор одоо миний мэрэгжлийг өвлсөн. Тэгээ одоо бол сайхан дууж байна. Сайхан дуулж байна. Одоо Улаанбаатарч болохт орлог дарга тэгээд дуучна хийгээд явж байна. Миний охин бол энтгэхт юуны олон улсын бизнес удирдлага гэдэг юмар төгсөж ирсэн. Тэгээд одоо ажиллаа хийгээд явж байна. Тэгээд хүү маань 2-3 хүүтэй. Сайхан дуучин бэртэй. Манай хөргөн одоо сайхан бас IT инженер. Тэгээ хоёроо сайхан охинтой одоо ингээл бужигнаад л байж шүү дээ. Саяхан хоёулаа ер амрах юм байна шүү дээ. 30 жилийн өмнө 30 жилийн өмнө ч илүү. Тэрс одоо хоёр талаас нь нийлээд Хинтээ аймагт жагоо мар гэртэл үзчихээ. Тэгээд одоо энэ цаг хугацаанд одоо миний хань бол дайч юм л да. Тэгээд энэ нэвтрүүлгээр харин хандаа бас баярлж явдаг, талархаж явдаг. Тэгээ хайртай шүү гэж одоо хайраа гэдэг шиг одоо их талархаж баярлж явдаг гэж. Яагаад гэвэл миний аваа бол дэндүү дайч. Тэгээ юмыг бүтээхийн төлөө энэ амьдралыг одоо өнгөтэй өдтэй байлгахын төлөө бол маш их одоо өөрийн ухамсарт амьдралаа зориулж яваа. Үдлээд нүмгүй нутаг шиг чамтайгаа үүлэн сүдрийг үзэлгүй цэнгэлтэй үүдэн хоймроо эзэгнэн хансаад зүүдэн юм шиг мэдлгүй жаргалтай хоног хоногийн хорвоод хэрэгээр иржээ дунгаамаа 우린 자양민이 담라 자르지 되온다 동가마 벤징 하루고도 돈문 쇼르고 대수셔를 좀 해두쇼대 대긴 군대도로 쇼르고 대수는 우타니 우쇼대 헌긴 하루와도 그리게 일제 동가마 어디 와도 대지민이 남락 얼흥에 온다 동가마 헌긴